Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань эхэлж байна. Олон сум чуулганууд амилсан баяр болон Христийн мэндэлсэн баярыг сүр дуйлаантайгаар тэмдэглэдэг. Гэвч тэр бүх баяр ёслол донд бид заримдаа Есүс Христийн загалмайн үхлийн жинхэнэ утга учир үндсэн орхигдоод байх шиг заримдаа надад санагддаг юм. Тэгвэл өнөөдөр Христэд итгэгчид бид Христийн загалмай бидэнд юуг илтгэн илэрхийлж байдгийг үл итгэгч хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлан таниулж чаддаг үлээ. Та өөрийгөө нэг бодоод үзээрэй. Харин өнөөдөр доктор Стенли бидэнтэй Христийн загалмайн утга учирын талаар ярилцаж, ингэхдээ Христийн загалмай бидэнд юуг тунхаглаж байдаг болохыг тайлбарлан таниулах болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Дэлхийд даяар Христэд итгэгчид бүгд загалмайг эрхэмлэн үздэг. Тэгвэл яагаад заавал загалмай гэж? Жишээ нь яагаад Христийг мэндсэний дараа үлгэд нь тавьж байсан малын твшийг загалмайтай адил чухалчилж үздэггүй юм бэ? Эсвэл тэдний олон жилийн турш гартаа барьж ажиллаж байсан мужааны багаж зэмсгийг яагаад чухалчлан үздэггүй юм бэ? Эсвэл яагаад түүний олон түмэнд сургаалаа айлтгахад ашиглаж байсан завийг загалмай шиг чухалчлан үздэггүй юм бэ? Эсвэл шав нарын хөлийг угаахтаа бүсэлж байсан альчуурыг, эсвэл Христийг цовдлсныхан дараа түүний шархыг тавьсан булшны хаалт чулууг яагаад загалмай шиг эрхэмлэн үздэггүй юм бэ? Яагаад заавал загалмай гэж? Үүний цаад шалтгаан нь загалмай агуулж буй мессежинд оршиж байгаа юм. Есүс Христийг цовдлогдох үед тэнд зогсож байсан хүмүүсийн хувьд энэ үйл явдал өөрөөр утгаар ойлгогдож байсан гэдэгт би итгэж байна. Жишээ нь Есүсийн их Мариагийн хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байсан бол юуны түрүүн загалмайн үхэл бол шившигтэй, гэмт хэрэгтний үхэл байсан юм. Гэтэл Есүс Христийг гэм нүгэлгүй гэдгийг хамгийн сайн мэдэх нэгэн бол Мария байсан. Хэдийгээр тэр гэм нүгэлгүй төгс нэгэн байсан ч загалмай дээр аимшигтай харгас хэрцгий адгийн ичгүүртэй үхлээр амиа алдсан. Түүний хоёр талд хоёр гэмт хэрэгтэн цовдлогдсон юм. Гэтэл түүний гэмт хэрэгтэн биш гэдгийг Мария хамгийн сайн мэдэж байсан. Учир нь Есүсийг мэдлэхээс ч өмнө Тэнгэрлэгч түүн дээр ирээд тэрээр нэгэн хүү төрүүлж тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи түүний нэрийг Есүс хэмээн дуудгаж айлтсан байсан юм. Энэ тухай бид Матай номын 1-р бүлгийн 21-ээс уншиж болно. Есүсийг онгон бүсгүйгээс мэндэлж гэм нүгэлгүй төгс амьдралаар амьдарсан гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол тэр эмэгтэй Мария байсан юм. Гэтэл тэр нэгэн өдөр Есүс түүний нүдэн дээр гэмт хэрэгтэн мэт цовдлогдсон. Гэвч нөгөө төгөр энэ Бурхны Мариаг илчилсэн иш үзүүлгийн биелэл байсан. Хамтаа Лук номын 20-р бүлэг рүү очиод харах юм бол Есүсийг цовдлогдох үед энэ үйл явдлыг Мария нэхэн сансан гарцаагүй. Есүсийг мэндсэний дараа түүнийг сүмд аваачих үед хоёр хүн түүнийг сүмд хүлээж байсан тухай Лук номонд бичигдсэн байдаг. Тэдний нэгийг нь Анна гэдэг байсан. Бол нөгөөг нь Симон гэдэг байсан юм. Тэд хоёулаа нас өндөр гарсан ч Бурханд бат итгэдэг хүмүүс байсан юм. Ингээд бяцхан Есүсийг харсан Симон ийхүү хэлж байсан. Хамтдаа Лук номын 20-р бүлгийн 34-өөс 35-ыг харах юм бол Симон тэднийг өрөөгөөд түүний их Мариад харахтун энэ хүүхэд Израильд олныг унгах мөн босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. Сэтгэлч нь хүртэл элдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв. Үнэхээр Есүсийг загалмай цовдлогдохыг хараад зогсож байхдаа Мария сэтгэлч нь хүртэл элдэнд нэвт сүлбэгдэх болно гэсэн үгийг сансан гарцаагүй. Тэгэхээр Есүс загалмай цовдлогдсон Мариагийн хувьд гэмгүй нэгнийг цовдлсон аимшигтай гэмт хэрэг мөн олон жилийн өмнө хэлэгдсэн иш үзүүлгийн биелэл байсан юм. Тэгвэл тэр өдөр Есүсийн загалмай өмнө зогсож байсан шав нарын хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байсан бол тэд урд шөнө нь бүгд түүнийг орхиод зүхтааж байсан бол маргааш нь тэдний нүдний өмнө Есүсийг цовдлсон. Тэгвэл Есүс Христийг загалмайд цовдлогдохыг хараад зогсож байсан тэдний хувьд энэ үйл явдлыг хэрхэн тайлж ойлгож байсан бол хамгийн түрүүнд тэдний дотор байсан шинэ хаант улсыг байгуулах мөрөөдөл нь нуран унсан гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ Лук номын 19-р бүлгийг гаргаад харах юм бол тэдний дотор ямар бодол байсныг тодорхой хэлэх байсан. Лук номын 19-р бүлгийн 10-11 дөрвөлжлийг харъя. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн байлээ гэв. Тэд энэ бүхнийг сонсох зуурт тэрээр үргэлжлүүлэн
нэгэн сургаалт зүрл айлдав. Ингэсэн тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурхны хаанчил тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ гэсэн байна. За тэгэхээр Есүс тэдэнд олон жилийн туршид Тэнгэрийн хаанчлалын тухай сургасан боловч тэд Бурхны хаанчлалыг энэ дэлхий дээрх бодит хаанчлалтай эндүрсэн хിവэр л байсан юм. Тэд Есүсийг энэ дэлхий дээр хаан тулсаа байгуулад өөрөө хаан болох нь гэж бодож байсан. Есүс Бурхны ард түмэн болох Израильчуудыг Ромын болчлоос чөлөөлж энэ дэлхий дээр өөрийн хаанчлалыг байгуулна гэж тэд эндүрч байсан юм. Тиймээс ч Есүс хаан болбол өөрсдөө сайд түшмдүүд болно гэж бодож байсан. Хэрвээ бид Матай номын 20 дугаар бүлгийн 20-21-ийг гаргад харах юм бол Зебедийн хоёр хүү Якоб, Йохан хоёрын их Есүсийг хаан ширээнд залрахдаа хоёр хүүг нь хоёр талдаа суулгаж өгөхийг гуйсан байдаг. Эндээс үзвэл Есүсийн шавнар төдөөгүй тэдний ойр дотныхан хүртэл Есүсийн хаанчлалыг энэ дэлхий дээрх бодит хаанчлалтай эндүрч байсан нь илэрхий юм. Тэгвэл Есүс Христ тэдний нүдний өмнө загалмайд цовдлогдох үед тэдний дотор юу бодогдож байсан бол? Тэдний Бурхны ард түмэн болох Израилийг Ромын дарлаас чөлөөлж энэ дэлхий дээрх Бурхны хаанчлал болгох мөрөөдөл бүхэлдээ нурж унсан юм. Мэдээж Христийг үхлээс амьсны дараа тэд олон зүйлийг зөвөр ойлгосон л доо. Гэхдээ яг тэр мөчөд түүнийг загалмайд цовдлогдох тэр үед тэдний хаанчлалын тухай мөрөөдөл тэдний дотор нуран унж байсан гарцаагүй юм. Хоёрдугаарт Есүс Христ загалмайд цовдлогдсноор тэдний дотор байсан олон ойлгомжгүй асуултуудын хариулт тодорхой болж ирсэн. Хамтдаа Матай номын 16 дугаар бүлгийг гаргад харах юм бол энэ бүлэгт Есүс анх удаага өөрийгөө зовлон эдэлж алагдах тухай шавнартаа ярьж эхэлсэн байдаг. Хамтдаа Матай номын 16 дугаар бүлгийн 21-с 21-22-ыг харъя. Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явхаа ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба 3 дахь хоног дээр амьлах ёстойгоо шавнартаа илэрхийлж хэлв. Гэвч шавнар нь түүний энэ яриаг огт хүлээж авч чадахгүй байсан юм. Хамтдаа үргэлжлүүлээд Матай номын 16 дугаар бүлгийн 22-ыг нь харъя. Петр түүнийг хажуу тийш нь аваачаад "Эзэн минь, таныг бурхан инрэг, ийм юм танд хизээч бүү тохиолдог" гэж зэмлэж эхэлсэнд гэсэн байдаг. Эндээс үзвэл тэд Есүсийн хэлж байгаа зүйлийг юусоо хүлээж авахгүй байсан илэрхий байна. Гэсэн ч Есүс өөрийнхөө үхлийн талаар хэрхэн Иерусалим руу очиж тэндээ баривчлагдан алагдах тухайга тэдэнд дахин ярьсаар байсан. Тиймээс Есүсийг тэдний нүдний өмнө загалмайд цовдлсныг харахтаа тэд Есүс үнэхээр үнэн хэлж байжээ гэдгийг ухаарсан гарцаагүй. Иоханны 4-р бүлгийн 25-26, 13 дугаар бүлгийн 19, 4-р бүлгийн 9 гэх мэт олон газарт Есүс тэдэнд өөрийгөө бурхан гэдгийг илчлэн хэлсэн байдаг. Гэвч Есүс үүнийхэн хажуугаар өөрийнхөө үхлийн талаарч тэдэнд ярьж байсан юм. Жишээ нь Марк номын 8:31-ийг харах юм бол тэр тэдэнд хүний хүү их зовлон амсах ёстой болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэн алуулах ба 3 хоногийн дараа амьлах тухай зааж эхлэв хэмээн бичигдсэн байдаг. Тэр нэгэн өрөө Есүс дээврийн өрөөнд шавнартайгаа зоог барих үедээ ч мөн тэдний толгойг эргүүлсэн зүйлийг ярьсаар байсан. Матай номын 26 дугаар бүлгийн 26-аас 28-ыг харах юм бол тэднийг зооглох зуур Есүс талах аваад юрөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Маа ид. Энэ миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ гимнүглийн уучлалын тулд олонний төлөө урсгах гэрээний цус минь юм" хэмээн альцсан байдаг. Гэтэл тэд Есүсийг Израильчуудыг Ромын хаанчлалаас чөлөөлөх болно гэдэгт итгэсээр л байсан. Харин загалмайд цовдлогдсон Есүсийг харах үед тэдний тэр бүх бодол нуран унсан юм а. Өөрийнхөө үхлийн тухай ярьж байсан Есүсийн тэр бүх яриа үнэн байсныг тэд ухаарсан. Тэдний Месая хэмээн итгэж байсан тэр бүхэл өөрийгөө бурхан гэдгийг тэдэнд тунхаглаж байсан тэр Месая нь жирийн нэгэн гэмт хэрэгтэн мэт цовдлогдсон амиа алдахыг харж зогссон Петр, Якоб, Йохан, Томас болон бусад шавнарт ямар байсныг та төсөлж байна уу? Тэдний толгойд ямар бодол эргэлдэж байсан бол Есүстэй хамт өнгөрүүлж байсан сайхан мөчүүд нь тэдний нүдний өмнө харагдсан байхаа. Тэд хамтдаа загасчилж, хамтдаа инээлдэж, хамтдаа олон саад бэрхшээлийг даван туулж байсан. Гэвч тэдний нүдний өмнө тэдний итгэж найдаж байсан Месая нь загалмайд цовдлогдсон. Энд би өөр нэгэн зүйлийг заавал онцолмоор байна. Тэр хүн бол Искариотын Юдас. Есүсийг загалмайд цовдлогдож байх үед Искариотын Юдас юу бодож байсан бол? Учир нь тэр ч бас Есүстэй 3 жил хамт байсан.
Тэр Есүсийг хэрхэн гайхамшгуудыг үлдэж байхыг харсан. Тэр Есүсийн сургаалуудыг сонсож байсан. Есүс гайхамшиг үлдэж өвчнүүдийг эдгэж байхдаа зөвхөн зовсон хүмүүстэл туслахын тулд үүнийг хийдэг байгаагүй. Харин өөрийгөө Бурхны хүү гэдгийг батлаж, эрх мэдлээ харуулахын тулд гайхамшгуудыг үлддэг байсан юм. Үүнийг бид ойлгох нь маш чухал юм. Учир нь өнөөдөр хүмүүс янз бүрийн гайхамшиг, янз бүрийн эдгэрлүүдийн хойноос хэтэрхий хөөцөлддөг. Мэдээж Бурхан гайхамшгуудыг үлдэх хүчтэй гэдэгт би итгэдэг. Гэхдээ өнөөдөр Бурханаас бидэнд өгөгдсөн эрх мэдэл зөвхөн гайхамшгууд болон эдгэрлүүдэд оршдоггүй юм. Харин хамгийн хүчтэйгээр оршдог нэгэн орших нь бол түүний үг юм. Тэр үг бол Бурханы илчлэл юм. Энэ л эрх мэдлээр бид Бурханыг тунхаглаж чадна. Энэ л эрх мэдлээр бид Бурханыг жинхэнэ Бурхан гэдгийг гэрчилж чадна. Харин Евдасын хувьд тэр Есүсийн дэргэд байж бүх гайхамшгуудыг нүдэрээ харсан байсан. Тэгвэл Есүсийг нүднийх нь өмнө цовдлогдох үед Евдас юу бодож байсан бол? Тэр хамгийн түрүүнд аимшигтай алдаа гаргаснаа ухаарсан байхаа гэж би боддог. Тэр 30 мөнгөн зоосны төлөө Есүсийг фарисеучудад худалдсан. Ингэхдээ тэр арайч Есүсийг ингээд шууд цовдлчих нь гэж тэр бодоогүй байх. Тэгвэл энэ ямар том алдаа байсныг тэр ухаарсан байх. Нөгөөтэйгөр түүний хувийн амбиц ч бас нуран унсан гэдэгт би итгэлтэй байна. Учир нь тэр ч бас Есүсийн байгуулах хаан тулсад эрх мэдэл бүхий байр суурьнд очино гэж итгэж байсан. Гэвч ийм зүйл хизэж болохгүй гэдэг нь Есүсийн цовлогдох үед түүнд тодорхой болсон юм. Тинхүү зөвхөрсөндөө Евдас амиа хорлсон. Тэр цөхөрч харуулсандаа амиа хорлсон. Бурхны өмнө гим нүглээ гимшээгүй гэдгийг Библи мөн батлан хэлсэн. Өөрөөр хэлбэл загалмай дээрх үйл явдал түүнд маш сөргөөр нөлөөлсөн гэсэн үг. За тэгвэл цаашлаа. Есүсийг цовлогдохыг тэр өдөр харсан өөр нэгэн сонирхолтой хүн бол Пилат юм. Тэгвэл Есүсийг цовлогдсон тэр үйл явдал Понти Пилатын дотор ямар бодлыг төрүүлсэн болоо? Понти Пилат бол Юудыг захирахаар Ромоос сомлогдсон захирагч байсан. Тэр нутагт хууль дүрмийг сахиулах нь түүний үндсэн үүрэг байсан юм. Тэгвэл хууль тогтоогч, хууль сахиулагч хүний хувьд Понти Пилат тэр үед юу бодож байсан бол? Хамгийн түрүүнд тэр нэг зүйлийг ухаарсан гэдэгт би итгэлтэй байна. Юу гэвэл загалмай дээр ямар ч гэмгүй хүн цовлогчлоо доо гэдгийг тэр ухаарсан юм. Иохны 18-ийн 38, Иохны 19-ийн 4, 6 дугаар ишлүүдээс харах юм бол Есүсийг гим зэмгүй гэдгийг Понти Пилат өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг шүү дээ. Тэр Есүсийг буруутгаж байсан бүх буруутгалыг сонсоод эцэст нь энэ хүн чинь ямар ч гимгүй юм байна шүү дээ. Би энэ хүнээс ямар ч гим бурууг олж харсангүй хэмээн хариулж байсан юм. Тэр олонний өмнө 3 удаа ингэж хэлж байсан. Тиймээс загалмай дээр Есүсийг цовлогдох үед Юудэчүүд гимгүй хүнийг цовдлуулчихлаа гэдгийг Пилат ойлгосон гарцаагүй. Тэгвэл энд бид өөр нэгэн хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр хүн бол Бараб. Библиэд Барабыг хулгайч, дээрэмчин, алуурчин хэмээн тодорхойлсон байдаг. Тэр гэмт хэргийнхээ төлөө шоронд хоригдож, тэр бол аль ч талаараа загалмайд цовлогдох ёстой нэгэн байсан юм. Тэгвэл Есүс загалмайд цовлогдсноороо Бараб үхлээс аврагдсан. Хэрвээ Есүс байгаагүй бол түүний оронд өөрөө загалмайд цовлогдох байсан гэдгээ Бараб маш сайн мэдэж байсан. Тиймээс Есүсийн загалмай үхэл түүнд өөрийнх нь оронд өөр хүн амиа өгсөн гэдгийг баталгаа болсон гэж би бодож байна. Тэгвэл бид ч бас загалмай руу ширтэн харж загалмайн тухай эргцүүлэн бодох бүрдээ Бараб шиг тэр бидний өмнөөс загалмайд цовлогдсон юм шүү гэдгийг дурсан санах учиртай юм. Үнэхээр тэр бидний өмнөөс загалмай дээр амиа өгсөн. Тэр загалмай дээр амиа өгсөн учраас бид тамд хаягдах шийтгэлээс чөлөөлөгдсөн. Тэгвэл Есүс Христийг загалмайд цовлогдохыг харахтаа Бурхан эцэг юу бодож байсан бол? Миний бодлоор маш олон зүйлийг бодож байсан. Хамгийн түрүүнд тэр хүний амь, хүний сүнс ямар үнцэнтэй болохыг бодож байсан гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр би танд нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Хэрвээ энэ дэлхий дээр та цор ганцаараа амьдардаг байгаад Бурханы эсрэг нүгэл үйлдсэн бол ганцхан таны төлөөч Есүс Христ загалмай дээр амиа өгөх байсан. Учир нь Бурханы хувьд нэг хүний сүнсч гэсэн юугаарч зүрлэшгүй үнцэнтэй юм. Үүнээс гадна Есүсийн загалмайн үхэл Бурхан эцгийн хувьд аимшигтай хагцлын илэрхийлэл байсан. Есүс загалмай дээр юу гэж хашгирсныг та нар санаж байна уу? Матай номын 27-гийн 46-д ингэж бичигдсэн байдаг. 9-р цагийн орчим Есүс чанга дуугаар Эли Эли лама сабахтани гэж хашгирлаа. Энэ нь Бурхан минь, юунд та намайг орхив гэсэн үг аж. Есүсийн хувьд Бурхан эцгээсээ тусгаарлагдах нь түүний загалмай дээр эдэлсэн хамгийн аимшигтай зовлон байсан.
Бидний гим нүглийн уучлалаас Бурхан эцэг нь түүнээс нүүр бууруулж, түүний дээр бүх хүн төрлөختний гим нүглийн хүнд дарамт бүхэлдээ буусан юм. Тэрхэн мөчөд Есүс ертөнцийн нүглийг өөртөө авч, бид бүхний гим нүглийн төлөөсийг бүрэн төлсөн юм. Гэхдээ Бурхан эцгийн хувьд Христийн загалмайн утга учир зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй. Христийн үрсэн загалмай Бурхан эцгийн хувьд хүн төрлөختний төлөөх золилт бүрэн гүйцэлдсэний илэрхийлэл байсан юм. Учир нь Бурханы хувьд Есүс Христ бол ертөнцийн сууриас өмнө ертөнцийн нүглийг үүрэгч хураг байсан. Тэр ертөнцийн сууриас өмнө хүн төрлөختний гим нүгэлд унах болно гэдгийг мэдэж байсан. Хүмүүс бид ёрын муу болж Ноагийн өдрүүдэд их үерд урсгагдах болно гэдгийг ч Бурхан мэдэж байсан. Тиймээс тэр хүн төрлөختний төлөө Есүс Христ золилтыг гүйцэлдүүлэх ёстой гэдг нь дэлхийн сууриас өмнө тодорхой байсан юм. Тэгвэл тэр нэгэн өдөр загалмай дээр Есүс Христ энэ золилтыг төгс гүйцэлдүүлсэн юм. Хамтдаа Ром номын 3 дугаар бүлгийг гаргаад харцгаая. Магадгүй та одоо бидний унших гэж байгаа ишлэлийг өмнө уншаад энэ яг юу гэсэн үг юм болоо гэж гайхаж байсан байж болох юм. Тэгвэл би энэ ишлэлийг яг одоо танд тайлбарлаж өгье. Загалмай бол Бурхан эцгийн хувьд зөвхөн зовлон шаналлын илэрхийлэл байгаагүй. Энэ нь бидний үн цэнийн илэрхийлэл, бидний золилт, төгс гүйцэлдсэний илэрхийлэл байсан юм. Үүнээс гадна энэ бол Бурхан эцэг биднийг бүрэн дүүрэн зөвтгөсний илэрхийлэл. Бас нүгэлтнүүд биднийг зөвтгсөн хэрнэ. Өөрөө зөвхт хിവэрэ үлдсэний баталгаа байсан юм. Хамтдаа Ромын 3 дугаар бүлгийн 26 дугаар ишлэгийг гаргаад харъя. Энэ нэгдүгээр цагт өөрийнхөө зөвийг илэрхийлэх, мөн Есүс итгэгчдийг зөвтгөхийн тулд билээ гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Би үүнийг тайлбарлаж өгье. Эзекиэл номын 18-ын 4-ийг гаргаад харах юм бол нүглийг үлдэгч ам өөхөх болно гэж айлтсан байдаг. Гэтэл бид бүгд нүгэл үлдсэн шүү дээ. Тэгвэл нүгэл үлдэж өөхөх тавилантай байсан биднийг Бурхан яаж амьд үлдээх вэ? Тэр бидний гим нүглийн төлөөсийг төлж чадах тэр нэгнийг бидний оронд өгсөн юм. Тэгснээр Бурхан нүгэлт биднийг зөвтгсөн хэрнэ өөрөө зөвхт хിവэрэ үлдэж чадсан юм. Эхлэл номын 2:17 гаргаад харах юм бол эзэн харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи заашгүй үхнэ гэж айлтсан. Гэтэл бид бүгд нүгэл үлдсэн. Тиймээс бид үхэх ёстой. Гэвч бидний өмнөөс Есүс Христ загалмай дээр хадагдсан учраас Бурханы шударга шаардлага хангагдаж нүгэлтэд бид нүгэлгүйд тооцогдох боломжтой болсон юм. Тэгвэл найз минь, чамааг аврахын тулд Есүс ямар золиос гаргасныг чи мэдв үү? Бурхан эцэг ямар золиос гаргасныг чи мэдв үү? Бурхан эцэг цорын ганц хайртай хүүгээ чиний бас миний гим нүглийн төлөө загалмайд хадагдахыг зөвшөөрсөн юм. Тэгснээр Бурхан нүгэлт биднийг гим нүгэлтэд тооцсон атлаа өөрөө зөвхт ариун шударга нэгэн хിവэрэ үлдсэн юм. Тэгэхээр Бурхан эцгийн хувьд загалмай нь гим нүглүүдийн зөвтгөлийн илэрхийлэл мөн өөрөө зөвхт хിവэрэ байгаагийн илэрхийлэл байсан юм. За тэгвэл үл итгэгч хүмүүсийн хувьд загалмай тэдэнд яг юуг тунхаглан илэрхийлдэг юм бэ? Загалмай тэдэнд Бурханы нөхцөл болзолгүй хайрыг тунхагладаг. Бурхан яагаад тэднийг аврахыг хүсэж байгаа юм бэ? Учир нь тэр тэдэнд хайртай учраас тэр. Бид бүгд нэгэн цагт гим нүгэлтэй Бурханы эсрэг тэрслэн Бурханыг эсэргүүцэн амьдарч байсан. Бид бүгдээрээ аврагдах ямар ч гавьяа байгуулаагүй. Гэтэл тэр яагаад биднийг аварсан юм бэ? Гэр бүлийн гишүүд чинь эсвэл найз нөхөд, айл хөршийнхэн чинь Христэд итгэж амжаагүй байхад Бурхан яагаад танд төрүүлж авралыг өгсөн юм бэ? Бурхан яагаад таныг аварсан юм бэ? Учир нь тэр таныг нөхцөл болзолгүйгээр хайрлсан учраас тэр юм. Тэр бидэнд би чамайг нөхцөл болзолгүйгээр хайрлсан. Хэрвээ чи миний хүү Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авбал миний нагуу хайрыг мэдрэх болно хэмээн айлтсан юм. Тиймээс найз минь, чи өнөөдөр авралыг аваад зогсож байгаа нь Бурханы чамд өгсөн бэлгийг итгэлээр хүлээж авсан учраас тэр юм. Үнэхээр Христийн загалмай бол энэ ертөнцийг хайрлсан Бурханы нөхцөл болзолгүй хайрын илэрхийлэл юм. Үүний зэрэгцээ загалмай нь гим нүгэл ямар ёрын муу зүйл болохыг бидэнд илтгэн харуулдаг юм. Та нэг зүйлийг бодод үзээрэй. Гим нүгэл аимшигтай ёрын муухай зүйл учраас л Бурхан эцэг бидний гим нүглийн хүчээс чөлөөлөхийн тулд цорын ганц хүүгээ золиослсон байж таараа шүү дээ. Бид амьдралдаа хоёр зүйлийг хизээж хөнгөн үзэж болохгүй. Эхнийх нь гим нүгэл юм. Хоёр дахь нь Христийн загалмай үхэл. Энэ хоёр зүйлийг хизээж хөнгөн үзэж болохгүй шүү. Гим нүгэл бол энэ дэлхий дээрх хамгийн аимшигтай хөнөөлт хүч юм. Гим нүгэл хүмүүс биднийг Бурханаас тусгаарладаг. Гим нүгэл Есүс Христ
загалмай дээр амиа өгөхөд хүргэсэн юм. Тэгэхээр үл итгэж хүмүүсийн хувьд загалмай нь Бурхны нөхцөл болзолгүй хайрын илэрхийлэл байх нь. Бас гим нүглийн ёрын мууг илтгэх илэрхийлэл байх нь. 3 дугаарт энэ бол Бурхан биднийг ялаас чөлөөсний илэрхийлэл юм. Илч Паул Ромын 8:1-т хэлэхдээ ийм дэдүгэ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй юмаа гэж хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг та ойлгож байна уу? Бурхны хүүхэд болсон таныг диавол хизээж яллаж чадахгүй гэсэн үг юм. Диавол таныг хизээж яллаж чадахгүй. Христ бас таныг хизээж яллахгүй гэсэн үг. Учир нь Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авах үедээ та Христийн цусаар ариусгагдсан. Тиймээс таныг ямар ч нүгэл, ямар ч хүч, ямар ч муу ёрын сүнс Бурхны мутраас булааж чадахгүй болсон. Энэ бол Есүс Христийн агуу цусны хүч чадал юм. Тиймээс ч эзэн Есүс Иохны 10 дугаар бүлгийн 27-28-д хэлэхдээ миний хонд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд намайг дагдаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй гэж айлцсан байдаг. Тэгэхээр эцэст нь хэлэхэд Христийн загалмай бидэнд цорын ганц агуу үннийг тунхагладаг юм. Энэ бол хүмүүс бид Есүс Христийн үхлээр дамжуулан гим нүглийн уучлалыг Бурханаас хүлээн авна гэдэгт итгэх юм бол аврагдах болно гэсэн сайн мэдээний хувиршгүй үнэн юм шүү. Есүс Христ та бидний төлөө загалмай дээр амиа өгсөн гэдгийг доктор Стенли бидэнд өнөөдөр дахин сануулж байна. Гэхдээ түүний эдэлсэн хамгийн аимшигтай зовлон бие махбодын зовлон байгаагүй. Харин энэ ертөнцийн нүглийг үүрч Бурхан эцгээсээ тусгаарлагдсан нь түүний хувьд хамгийн аимшигтай зовлон байсан. Тэгэхүү түүний энэ аимшигтай зовлонгоор дамжуулаад бид аврагдах боломжтой болсон. Тэгвэл найз минь, хэрвээ чи хараахан Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авч амжаагүй байгаа бол яг одоо энэ чухал шийдвэрийг гаргаж түүнийг аврагч эзнээ болгон хүлээж аваарай. Ингээд эцэст нь 1-р Иохан 2-ын 1-6-д бичигдсэн дараах үгсээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөцгөе. Бяцхан хүүхдүүд минь ээ, та нарыг нүгэл бүү үлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нүгэл үлдвэс эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй хагаад тэр бол зөвхт Есүс Христ мөн. Тэр өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн нүглийн учир үлээ. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ. Түүнийг би мэднэ гэж хэлээд түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин түүний үгийг сахидаг хинийч дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогдчихэ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригчна. Түүний явсанчлан өөрөө бас тийм явах учиртай. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.